Хай, сайн байна уу? За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн бичлэгээрээ юу хэлэх гэж байна вэ гэхээр GKS-ийн ярилцлаганд хэрхэн бэлдэх вэ те? Ярилцлаганд ерөнхийдөө юу орж ирсэн бэ? Манай сургуулийн ярилцлаганд юу орж ирсэн бэ те? Тэр талаар ярилцъя гэж бодож байна. За тэгээд зөвхөн Конгог их сургууль гэлтгүү, Ива их сургууль, за Жунган их сургууль гэдэг манай одоо найзууд сурж байгаа сургуулийг бас ярилцлах нь ямар ясан талаар цувралаар бичлэг хүргэе. За тэгэхээр ерөнхийдөө Солонгосын ихтэй сургуульд сурах те мөн GKS болон засгийн газрын тэтгэлийн ярилцлагын үе шатн дээр ерөнхийдөө юуг анхаарах вэ гэдэг талаар хэлж өгье. Мэдээж одоо тухайн ярилцлага бол ихэнх тохиолдолд хэлний бэлтгэлэл биш бол ихэнх тохиолдолд англи юм уу солонгос хэлээр авдаг байгаа. Тэгэхээр би англи хэл мэдэхгүй шүү дээ, би солонгос хэл мэдэхгүй гэхгүйгээр ядаж тэ ойр зуурын ингээд нөгөө нэг англи хэлний conversation буюу одоо харилцан ярианы ингээд цөөхөн юмч болов давтаад бэлдээрэй гэж хүсье. Хитрхийн нөгөө нэг айд сандарч би угаасаа чадахгүй штэ гэхгүйгээр багч болог бэлдээрэй те. Бэлдсэн асуултнаас чи ирүүл ядаж ингээд ярьж чадна штэ те. Тэгээ ярьцлахаа өмнө хэлчих жолоо штэ. Намайг ингээ уучлаарай. Би миний ингээд англи хэл маань хитрхи тийм сайн биш ээ те. Тийм болохоор би ингээд асуултаа жоохон удаан тавиад өгөөрэй ч юм уу те. Эсвэл миний солонгос хэл маань сайн биш учраас та ингээд асуултаа жоохон удаан хэлээд өгөөрөө гэд ингээ ихэндээ хөөрхөн цоглол хэлчихвэл бас болно гэсэн үг байхгүй. За хоёрдугаарт юу анхаарах вэ гэхээр сургуулийнхаа вебсайт, тэнхмийнхээ вебсайт, за тэнхмийн одоо гол зорилго, хичээлүүд те багш нар гэд бүх юм ерөнхийдөө сайн судлаарай, мэдэж агаарай. За тиймээс гадна сүүлийн үед болохоор бүх сургуулиуд ерөнхийдөө YouTube channelтэй болсон байгаа. Тэгэхээр YouTube руу бас ороо те оюутнуудынх нь оруулсан бичлэгүүдийг бас үзээд тэнхмийн ямар шуун байна гэдэг талаар ерөнхий ойлголттой болчоорой гэж зөвлөе. Ямар ч асуулт асуусан бай, чиний бэлдээгүй асуулт асуусан ч ингээ бодсноос ч шал ингээ өөр асуулт асуусан ч бай. Тэрэнд ерөөсөө сандрахгүйгээр тайвнаар хариулах хэрэгтэй. Ерөөсөө ингээ асуултаа жоохон бодоод тэгээд аль болох өөрийгөө сандраахгүйгээр ингээ жоохон те бие барьж байгаа. Тэгээд тайван хариулахад болох нахны. За дөрөвдүгээрт хамгийн сүүлийн санаж авах хэрэгтэй юм юу вэ гэхээр бүр нэг унжсэн те юм асуухаар өөдөөс нэг хариулж ядаал, дугарж ядаал, бүр ингээд нэг хэлэх юм ингээл бүр ирж хайгаал, бүр нүдэндээ гаал цоггүй. Тийм байх юм бол энэ угаасаа ингээд солонгост ирсэн ч гэсэндээ ойлгохтой ингээд сурч чадахгүй тий. Угаасаа юм жоох идэвхгүй хөөхтэй гэдэг талаар харагдаж болох учраас ярьцлаган дээр маш гоё хоолойнхоо өнгийг цоглог, ирч хүчтэй байлгаж ярьцлага өгөх хэрэгтэй тий. Асуусан асуултанд инээгээд хариулах хэрэгтэй тий. За ингээд өөртөө итгэлтэйгээр гоё яриул илүү ингээд хүний анхаарал татсан гоё чадах нахны. За тэгэхээр дээрх дөрвөн зөвлөмжийг бол маш сайн мэдэж агаарэ гэж хүсье. Одооноос болохоор Конгог их сургууль надаас ямар асуулт асуусан талаар ярилццгаая. За надаас хамгийн эхлэнгүүт ингээ 3 профессор сууж байсан. Ярилцлага нь болохоор зүүн буюу одоо онлайнаар байсан гэсэн үг. Ер нь бол их сургуулийнхаа угаасаа зүүмээр онлайнаар ярилцлагыг авна гэсэн үг ээ. За тэгвнгүүтлээ надаас ингээ хамгийн түрүүнд за чагийн сүгээ 부탁드립니다 гэдэг өөрийгөө танилцуулаарай гэдэг жаахгүй. Тэгсэн чинь би ингээл те 예, 안녕하세요. 제 이름은 마인저라고 하고요. 저는 몽고국립대학교 한국학과를 졸업하고 현재는 건국대학교 국제무역학과에 지원했습니다. 이렇게 하니까 인гээл хэлсэн чинь тэр 교수님 шууд надад тэгсахгүй багш надад шууд тэгсэн. 아니 그거는 우리가 이미 알고 있는 내용이고 너가 어떤 사람인지 그거 자세히 얘기해봐. Тэгэл би ингээл ихний асуулт нэрэл амар тэнэг харуулаад би ингээл бүдэрчлээ одоо яана гэл гинт ингээл зүрх бүр төг гэж таахгүй. Тэг ингээл амар сандраал тэнгүүл ингээл гараа шууд ингээл доороо ингээл амар чанга байрал өөрийгөө шууд ингээл цэгцээ суугаал тэгэл гэл нэг хоолоогоо цасаал. Тэгэл шууд хэлжсэн. Би ингээ баг бахтай ийм орчин төсөөд одоо болохоор ингэж яагаад тэгээд ингээ хичээлд хандлага маань ийм би ийм хийж үзчихсэн миний чадварууд маань ийм те ингээ бүх юмаа би бүр ингээ нэг бүрчлэн ингээ багш нартай хэлсэндээ багш нар болохоор ерөөс нь намайг ингээ яриулаа л байсан. Тэгээ хоёрдугаарт болохоор 그러면 너가 한국어학과를 졸업했으면 지금은 왜 국제무역학과에 지원하는 건지 그거에 대해 좀 얘기해 주시겠어요? 이렇게 한 거야. Тэгээд тэгэхээр би солонгос судлаар төгсөөд ингээд
ажил хийгээд ингээ ажлын байран дээр гарсан ч гэсэндээ ерөнхийдөө бол Монголд бол одоо ингээ Солонгос тий Солонгос хоолны газар, Солонгос дэлгүүр, Солонгос бараа бүтээгдэхүүний эрэлт маш их хөгжиж байгаа. Тэгээ би ингээд зах зээл дээр гараад ажлын байран дээр гараад тэрийг ингээ мэдэрсэн. Тэгээ ингээ худалдаа гэдэг юм бол одоо ингээ Солонгос Монгол хоёрын хоорондын худалдаа бол маш ингээд хөгжсөн байгаа юм байна. Энэ талаар ингээд би илүү өөрийгөө хөгжүүлээд ажиллавал илүү их амжилтанд хүрч чадах юм байна гэж үзсэн учраас би энэ удаадаа болохоор ингээд худалдаагаар сурахаар шийдсэн байгаа гэд хэлжсэн. За тэгээд тэгсэн чинь ингээд хичээлүүд нь ингээд шал өөртөө чи тэгээ ингээд худалдааны талаар ер нь ингээд мэддэг юм байгаа юу юм үзчихсэн үү гэж аахгүй. Тэгээ би ерөөсөө яг үнэхээр ерөөсөө үзээгүй. Тэгээ нөө ярьцлагатай гэхээр зүгээр ингээд Google болон YouTube дээрээс нь зүгээр видео бичлэг ч юм уу эсвэл нөө PDF файл жоохон уншсан байсан бохгүй. Тэгэхээр би шууд тэгэл хэлсэн. Би ашаар ингээд интернетэд байгаа YouTube одоо ингээд Google-ээс бол нэлээд жоохон ингээд судлаа мэдсэн. Ерөнхийдөө бол багч болов жоохон судалсан байгаа. Тэгээд ингээд миний хувьд болохоор хичнээн өөр салбар байсан ч гэсэндээ солонгос хэлээ ингээд мэдж байгаа учраас би хичнээн өөр салбар байсан ч гэсэн мэрэгжлийн үг хэллэгээ цээжилчих юм бол тухайн салбарыг ингээд ойлгож чадна гэж бодож байна. Би бол ингээд юмыг амар хурдан сурдаг. Юмыг сурах хурд сайтай. Тэгээд тийм учраас би өөрийгөө чадна гэдэгт итгэлтэй байна гэд амар өөртөө итгэлтэйгээр шууд тэгж хэлжсэн. Тэгээд тэгсэн чинь багш нар ингээл амар инээгээл те. Тэнгүүт л надаас амар инээдтэй. Миний ерөөсөө асууна гэж бодоггүйсэн асуулт орж ирсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр энэ сууж байгаа багш нарын профессорын нэрийг мэдхүү гэж асуусан. Тэгээ би уул нь болохоор вебсайтыг амар их ухаа тийм ингээ багш нар руугаа юм бичээд явуулаа тийм мэйл зээлвчээд тэгсэн мөртлөө яг ингээ цагаа тулаад хэсүүний ингээд багш надаас ингээд асуусан чи би ингээд толгоондох ингээд бүх юм ингээд гараа ивцэн. Тэгээ ингээд тэр агшийн нэр нь хэм блэ, юу илээ гэ бүгдийг мартцсан. За тэгээ ингээд амар инээдтэй би ингээд хичнээн ингээд сандраал яаж байгаа штэ би ер нь бол өөрийг ингээд алдчихлаа гэж бодож байгаа штэ. Тэгээ би ингээд яанаа одоо ингээд багш нарын нэрийг мэдэхгүй ямар тэнэг юм бэ гэж бодоод тэгэл тэгснэ би уул нь ингээ вебсайт бүр амар олон ухсан бараг бүтэн сар сургуулийн вебсайт ухаал ингээл байн хараал тэгдэг байсан. Тэгээд яг одоо гэтээ багш нарын нэрээ сайн санахгүй байна. Би гэтээ уул нь ингээ бараг энэ сууж байгаа хоёр багш руу мэйл хийсэн л санагдчихээн гэдгийгсэн чи амар инээдтэй хоёр багш надлаа за надраа битсэн гэлтгсэн чи дахиад нэг багш нь за нэг нь би юм шиг байна гэл хоёр багш нь амар инээдтэй надад шууд хийжсэн. Би тэгэл за энийг л өнгөрчлээ шүү дээ гэл дотроо амар баярлаа. Тэгээд энэ бүх асуултад ингээ асуугаал хийжсэн ингээл жижиг сажиг юм надаас дондор асуугаал байхгүй. Англи хэл хэрвээ гэл тэгэхэд бол англиар бичсэн ингээ нуммун те диссертац бичээд ойлгож чадахгүй гэх юм аа. Тэгээд бичгээр бичсэн юмыг бол ойлгож чаднаа. Ярих чадвар л муу гэд яг ингээд үннээлсэн. Тэгэл тэгжсэн чинь надаас нэг багш нь шууд тэгж асуужсэн. Чи ирээд ажил хийх үү гинэ? Хөөрхийн ингээ бүр Монгол оюутнууд хичээлээ таслаад ажлыг яваад байдаг байхгүй манайхан битгий дээрээ хичнээн сургалтын төлбөрөө олох шаардлагатай хэцүүг ингээд ойлгож байгаа би ч гэсэн өмнө эрэхтэй ингээл те ажил хийгээл явдаг л байсан. Гэтэ ерөөсөө хичээлээ битгий таслаарай. Хичнээн ажилдаа хичнээн хэцүү хичнээн ядарч исэн ч гэсэндээ хичээлээ ерөөсөө битгий таслаарай. Хичээлдээ идэвхтэй оролцоорой те. Энд чинь зөвхөн ингээ чиний нэр биш ингээ монгол хүүхдүүд угаасаа л хичээлээ хийдэггүй. Монгол хүүхдүүд угаан л юм гэдэг ингээд ерөөхдөө суур ойлголт энэ багш нарт юу төрсэн багхгүй. Ирэхээр ингээд ажил хийгээд хичээлээ таслаа алга болчихдгоо гэсэн. Тэгэхээр битгий тийм байдалд хүргээрэй гэж амар их хүсэж байна. Тэгээд надаас асуусан асуултанд нь болохоор би шууд хэлсэн. Би бол одоо очихдаа ингээд яг 100% тэтгэлэгтэй сар болгоны стипенд авч байгаа тэтгэлэгт очих учраас ерөөсөө ажил хийхгүй яг хичээлдээ 100% шамдан гэж бодож тэгээд би яг хичээл хийж байгаа англи хэлний шалгалтандаа ч бас бэлтий гэж бодож байгаа учраас төлөвсөн байгаа учраас чөлөө цагаа ажил хийхт биш би ерөнхийдөө бол англи хэлний хичээлийг давтахад зарцуулна гэж төлөвлөсөн байгаа гэж шууд тэгж хэлжсэн. Тэгээд яг үнэхээр одоо ч гэсэндээ би ажил хийгээгүй л явж байгаа. Яг уу стипенд мэдээж сая он бүрэн бүтэн хүрээд байхгүй ч гэсэндээ ерөнхийдөө бол хүргэе гэвэл хүргэж болно. Тэгээд амралтын үеэрээ ажил хийж болох учраас амралтын үеэрээ өөр тохирсон ажиллаа хийгээд тэрийг ингээд улирлын үеэрээ хэрэглээд ээжиж ерөн болохоор санагдсан. За тэгээл ингээд аймаг хөөрхөн саяны асуултуудыг асуугаад ерөнхийдөө бол баг миний ярилцлага ингээ манай найзууд миний сонссон ингээ хүүхдүүдээ миний ажиллаж байсан газрын ингээ бүртгүүлсэн хүүхдүүдийн ярилцлага гэ бүх
юмнуудаас миний ярилцлага хамгийн удаан байсан. За бараг 30 минутаас ингээл би ерөөсөө нэг ярилцлага өгж байгаа мэдрэмж аваагүй. Яг эхний тэр асуултанд нөгөө сандраал би амар ингээ сандарсан гэдсэн шүү дээ. Жохон буруу фейлтчлээ гэл. Тэнгүүтлээ тэр асуултаас хойш би ингээл өөрийгөө те юу ч гэсэн инээгээл юу ч гэсэн зөрөгтэй л хариулъя гэл дотроо шууд бодоол өөрийгөө ингээл шууд бие зэгцээ суувал гэл ингээл тэгэл хариулаа ихэлсэн багш нартайгаа аймаг гоё инээгээл хариулаад инээгээл яриад асуултууд нь шууд ингээл цоглохоор гоё хариулаад те тэгэл би ингээд чаднаа надаа ингээд боломж олох юм бол би бол өөртөө амар ихтэй би бол ингээд хийж чаднаа гэлээ өөртөө амар ихтэйгээр асуулт болгонд нь хариулсан. Тэгэл тэгсэн чи багш нар амар хөөрхөн тэнцээч гэсэн ингээд тэнцгээр багш нар нь ингээд жиж өгнөө. Тийм болохоор чи ирэхээрээ ингээд хичээлээ сайн хийгээрээ за солонгос дуулзъя, анги дээр авалцъя гэдэг багш нар нь надад тэгж хэлжсэн. Би тэгэл ингээд амар баярлал. Ер нь л тэгэл ярилцлага өгөхдөө би ингээд бараг за би тэнцэж байгаа юм биш үү дээ гэж бодсон. Тэгээ яагаад тэгэхээр багш нар надад ингээд амар итгэхэд итгэл хүлээлгээ те. За ингээд солонгос дуулзъя гэж шууд тэгээл чингүүд ингээд бүр амар баярлж байгаа юм чинь. За ингээд ер нь нийтлүүд амаа өгсөн ч гэсэндээ би ер нь айгу тэнцчихээр юм биш үү те. Багш нар ингээд сонгогч юм чинь гэж бодоод амар баярлж байсан. Хичнээн ингээд топ 6-тай за тэнцчих юм шиг гэж санагч байгаа юм шиг айж байгаа шүү дээ. Тэр сургуульдад ингээд топ 6-тай тэнгүүтлийн надаас өндөр голчтой хүүхэд Монгол хүүхэд өгсөн бол би хусагдчих واخгүй юу. Ерөнхийдөө бол тийм штэ. Тэгэл тэнгүүтэл чинь ингээл бүр амар айгаал эцэст нь ямар тач ингээл сургуультай ирсэн байна. Яг одоо би ингээд Конгогийн сургуулийн кампуст бичлэг хийж ин дандаа ерөнхийдөө бол нөгөө нэг дотор хариндаа хийдэг байсан. Гараад яхаар би ингээд олон хүний хажууд ингээд түрүүнээс хойшоос ингээд хаяр хажуудлаар амар олон хүн явж байгаа. Тэгээд ингээд олон хүний хажууд бичлэг хийхээсээ жоохон санаа зовоод их юм уу хүн хараад чам сангад ичээд тэгээ ерөөсөө хийхгүй гэж бодож байгаад өнөөдөр гадаач аймаг гоё байсан. Тэгээд ингээд бас байгалийн гэрэл мэрлийн нэтрээ гэдэг ийм юмнууд оруулаад тэгээд сургуулаас та нар жоохон ингээд харуулах байдлаар бичлэг хийчихье гэж бодоод хийгээ гарч ирсэн байгаа. Тэгээд энэ удаагийн бичлэг маань та нарт тусдсан болно гэж найдаа. JKS-тэй за ярилцлага бишээр амтныхаа шатанд тэнцээд ярилцлага өгөхөр болсон бүх хүүхдүүдтэй баяр хүргье. Ямар тач те эхлэл бол тал гэдэг нь шүү дээ те. Тэгэхээр та нар тал хувь бол давцсан байна. Тэгэхээр ярилцлага сайн өгөөд сургуультай тэнцээд заавал солонгост ирээрэй гэж хүсье. Бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай.